Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сар шиндээ сайхан шинэлсэн гэдэгт итгэлтэй байна. Буян мөх миний биеийн өмнөх бичлэгэн дээр хүмүүсийн төдийлөн яриад байдаггүй одоо тэтгэлгээс гадна өөр ямар Японд ирэх боломжууд байдаг. Би тэр болгоныг та бүхэнд ингэ дэлгэрэнгүйгээр тайлбарлаж бичлэг хийхээр зорж байгаа. дурдсанчлан Японд хэрхэн суралцах вэ? Японд ирэх боломжуудын талаар одоо 4 багц тустай юм видеог оруулахар шийдээд эхний бичлэг өнөөдөр оруулаад байж байна. Тэгэхээр яагаад 4 хувааснаа тайлбарлаад авчаа. Зөвхөн Японд ирэхэд нийтдээ 4 арга зам байгаа. Нэг нь болохоор хувийн зардал болон сонингийн хөтөлбөрөөр Японд сурахаар ирэх. Хоёр дахь нь болохоор тэтгэлэг авч Японд сурахаар ирэх. Гурав дахь нь болохоор гэрээт ажилтан буюу одоо асаргаа сувилгааны чиглэлээр ажиллахаар ирэх. Дөрөв дэх нь болохоор үндсэн ажилтан буюу Монголд их сургууль дээд сургууль төгссөн хүмүүс ажлын байран дээрээс шууд Японд үндсэн ажилтангаар ирэх болон одоо их сургууль заавал энд ирээд сурах шаардлагагүйгээр шууд үндсэн ажилтан болох боломжтой юм 4 арга зам байгаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ хамгийн ихнийх нь буюу хувийн зардлаар Японд суралцах боломжийн талаар та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Энэхүү арга замыг 4 хуваагаад дотор нь ингээд бүлэг-бүлгээр нь тайлбарлаж авчиж гэж бодож байна. Эхнийх нь болохоор тайлбар хэсэг, хоёр дахь нь болохоор гарах зардлын талаар, гурав дахь нь болохоор хэрхэн явдаг вэ? Үйл явцын талаар, дөрөв дэх нь болохоор очиод авах цалин хөлс болон ирсний дараах нөхцөл байдлын талаар та бүхэндээ тайлбарлая гэж бодлоо. За тэгээд эхний тайлбар хэсэг нь болохоор ер нь хийдүү яагаад заавал би энийг хамгийн ихэнд сонгосон бэ гэхлээр тэтгэлгээс ялгаатай нь энэ нь болохоор өөрөөсөө мөнгө гаргаад явдаг одоо тийм арга зам байгаа. Тэтгэлгийнхэн бол тэтгэлгээр явдаг оюутнууд болохоор ерөнхийдөө өөрөөсөө онгоцны зардлаач гаргахгүй, сургалтын төлбөрөөч гаргахгүй ерөнхийдөө бол шууд улсын зардлаар ерөнхийдөө явдаг. Яг 9 жорын тийм тэтгэлгүүд байдаг л да. Янз бүрийн тэгэхээр тэрнээсээ хамаарат өөр байдаг. Тэтгэлгийнхэн сан хүртэл одоо их багасаа хамаарат янз байдаг. Гэхдээ энэ удаа бол зөвхөн хувийн зардлаар явах одоо тэр оюутнууд дээр хандаад яг хэр их мөнгө гаргадаг яг тэр хүмүүст л яг одоо энэхүү явах арга замыг сонирхож байгаа хүмүүст л яг хандаад энэхүү бичлэгээ хийж байна. Энэхүү арга замаар бол ерөнхийдөө Японд байгаа нийт бараг оюутнуудын 100-ны бараг 90% нь бол ирдэг гэж би бол бодож байна. Яагаад гэхэлэр жилд одоо тэтгэлгээр бол нийтдээ нэг 50 эдэн оюутан ч юм уу тийм жишээ нь Монпшогийн тэтгэлэг гэхээр маш цөөхөн ингээд хүмүүс авдаг. Тэгэл ингэхлээр ерөнхийдөө нэг жил тутамд ингээд маш цөөхөн хүмүүс ирдэг боловч хувийн зардлаараа ирдэг оюутнуудын тоо болохоор жилийн 4 удаагийн эсэлтээр ингээд маш их би 100-аар бол ирдэг. Тэгэхээр энэ бол угаасаа газар тэнгис шиг ялгаатай тоо гарна гэдэгт бол угаасаа эргэлзээгүй. Тэр бол тодорхой. Тэгээд ингээд Японд хэрхэн суралцах вэ? Японд амжилттай суралцахын одоо арга зам гэдэргээл YouTube дээр бичээд Google дээр ч юм уу хайнгуут зүгээр дандаа ингээд тэтгэлгээр ирсэн оюутнуудын ерөнхийдөө влог, YouTube-рууд ингээд ерөнхийдөө ихэнхдээ амар гарч ирдэг. Тэгээд тэдний хийдэг ярьдаг юм нь юу вэ гэхлээр яаж тэтгэлэг авах вэ? Ямар тэтгэлэг байдаг вэ? Тэрийгэ бүгднийг ингээд амар гоё тайлбарлалцсан. Тэгэнгүүтээ өөрсдийнхөө одоо зүгээр амьдралын хөвшлээ ингээд тайлбарлалцсан. Тэнгүүтээ яг гараад яг энгийн хувийн зардлаараа ингээд ажиллаж байгаа хүмүүсийн яг бараг нийт оюутнуудын 190% тэр хүмүүсийн яг тэр хэр ямар ажил хийдэг вэ? Хэдэн төгрөгийн цалинтай байдаг вэ? Яг ямар ажил хийдэг? Яг бодит нийгэм нь яг ямар вэ гэдгийг нэг тийм төдийлөн сайн харуулж чаддаггүй. Харууллаа ч гэсэндээ ерөнхийдөө яг дандаа л нэг сайн талаас нь за хэдэн төгрөгийн дундад цалинтай байдаг, иймэрхүү ажил хийдэг, тиймэрхүү л байдаг да гэсэн зүгээр нэг дундчийг барайл ярьцдаг боловч яг ингээд гүн рүү н орж ерөөсөд тайлбарлаж ерөөсөө ярьдаггүй байгаа. Өнөөдрийнхөө бичлэгээр би тэрийг одоо энэ хүү бичлэгэндээ тусгаж яг хар бараантай бүгдийг нь яг ингээд тусгаж яг ярий гэж шийдсэн байгаа. Тэгээд та миний бичлэгийг дуустал нь үзээрэй. Тэгээд дуустал нь үзээд та яг өөрөө Япон явахыг хүсэжсэн нь бол яг таны сэтгэл хэр өөрчлөгдөх мөн ерөөсөө тэгж бодож байгааг бол надад Япон явах боломж байгаа юм байна. Би Япон явъя гэж эсвэл эсрэгээрээ өөрчлөгдөх ч юм уу ерөөсөө өгөөсөхгүй. Тэгэхээр та ямар шийдвэр гаргасан, танд юу гэж бодогдсон та яг энэ доор комент бичээрэй. Тэгээд хэр их хүмүүст хүрснийг би яг тэрүүгээрээ дүгнээд өөртөө тодорхой хэмжээний дүгнэлт хийх бодолтой байгаа учраас та бүхэн хүлээж авна уу? Эхнийх нь буюу хувийн зардлаараа хэрхэн Японд суралцах вэ гэдэг одоо энэ хүү арга зам дотор 2
одоо боломжтой. Нэг нь болохоор сонингийн тэтгэлэг биш хөтөлбөрөөр ирэх, хоёр дахь нь болохоор хувийн буюу энгийн оюутангаар ирэх. Тэр нь өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр өөрөө бүх зардлаа дагаад ирэхээ гэсэн үг. За тэгэхээр эхнийх нь сонингийн хөтөлбөр гэдэг нь юу вэ гэхээр таныг одоо Японд ирээд ажиллах тэр ажлын байрнаас ч урьдчилаад 600 мянган йен хүртэлх одоо тусламж маягийн те урьдчилж ингэж сургалтын төлбөрт чинь зээлээд дараа нь та ингээд Японд ирээд яг тэр одоо сонингийн компанид ингээд ажилд орохлоор сар болгоны чинь цалингаас чинь 50 мянган йенийг ингэж суутгаж авсаар хагаад ингээд 12 сарын турш ингээд 600 мянган йенийг ерөнхийдөө суутгаад одоо таныг зуучилж байгаа тэр компани чинь ерөнхийдөө одоо тэр дааж байгаа маягаар тиймэрхүү системтэй явдаг байгаа. Тэгэхээр одоо магадгүй таны Японд очиж сурах гэж байгаа, Монголоос Японд очиж сурах гэж байгаа тэр хэлний курс чинь одоо 780 мянган йений одоо жишээ нь дундаж ерөнхийдөө дундаж нь тийм байдаг 780 мянган йений одоо жилийн одоо төлбөртэй байлаа гэж бодоход 600 мянган йенээ та тэр цаад Япон компаниас гаргуулад авчих нь байна. Тэгэнгүүтээ та өөрөөсөө болохоор тэр зөрүү мөнгийг өгч явдаг тийм ажлын тийм систем байгаа. Тэгээ мэдээж хэрэг энэ сонингийн хөтөлбөр нь болохоор зуучлалын хөлс одоо таныг зуучилж байгаа тэр Монголд байгаа хэлний курс одоо тэг ямар нэгэн амар их одоо хэлний курс Монголд бол нэгдсэн. Тэр хэлний курсууд чинь ерөнхийдөө бол ойролцоогоор 100 мянгаас 200 мянган йений ерөнхийдөө хураамж гэж хэлдэг. Зарим нь болохоор шууд одоо тэг зуучлалын мөнгөө гэж шууд хэлдэг байгаа. Тэгээд тиймэрхүү мөнгө одоо суутгадаг. Тэгэнгүүтээ энэхүү хоёр зардал дээр нэмэгдээд бодогдох нь болохоор онгоцны зардал байгаа. Та яруу үнэхээр яг ингээд явахаар болчонгод онгоцны зардал ойролцоогоор 40 мянган йен бодогдно. Тэгээд мөн дээрээс нь яг Японд очихдоо хэрэглэх одоо халаасны мөнгө гэж тэ хэрэглэх мөнгө авч явна. Тэр нь бас ерөнхийдөө багтаа 40 мянган йенээс дээш байвал ерөнхийдөө бол боломжийн гэж бодож байна. Тэгээд би ягаад дандаа йенээр нь яриад байгаа вэ гэхээр ханшны зөрүүг гарах учраас яг дандаа йенээр нь хэлээд би энэ доор яг Монгол төгрөгөөр зур хөрвүүлээ биччихэ. Тэгэхээр одоо йен магадгүй 2 сарын дараа ч 3 сарын дараа үсэх үед одоо йений ханш өөрчлөгдлөө гэж бодоход яг тухайн үеийнхэн төгрөгийнх нь ханшийг зур хөрвүүлээд бодоход бол йен яг энэ ч нь бол өөрчлөгдөхгүй бараг өөрчлөгдөхгүй учраас та тэр зөрүүг нь ерөнхийдөө тэгээ гарах боломжтой байгаа шүү. За тэгэхээр нийтдээ 200 мянган йений шимтгэл дээр сургалтын төлбөр болох 180 мянган йен. Гэхдээ энэ дээшээ доошоо бас хэлбэлцсэн таны орох байгаа сургууль чинь доодод жишээ нь сургалтын төлбөр нь 780 биш 750 мянган йений одоо төлбөртэй байлаа гэж бодоход одоо 180 биш 150 мянган йений зөрүү төлбөр өгөх ч юм уу те. Тэгэхээр яг дундажлаа зур 180 мянгаар нь бодоод өвчээ 180 мянган йений төлбөр. Тэгээд дээрээс нь халаасны 40 мянган йен. Тэгээд онгоцны зардал нэг тал одоо та сурахаар явж байгаа юм чи мэдээж нэг талаар нь авна. Тэр нэг талын сургалтын төлбөр нийлээд онгоцны зардал 40 мянган йен нийлээд ерөнхийдөө Монгол мөнгөөр ойролцоогоор 11 сая төгрөг болно. За тэгэхээр нэгэнтээ зардал яриад явсных нөгөө боломжийнх нь гарах зардлыг одоо энэ удаа тайлбарлая. Тэгээд энэхүү энгийн оюутнаар явах энэхүү арга зам нь болохоор өөрөө бүх сургалтын төлбөрөө даадаг тийм аргачлал байгаа. Тэгээд энэ нь ерөнхийдөө нөгөө очоод өөрөө ажлын байраа олоод өөрөө ингээд бүх ямаа өөрөө даах учраас одоо цаана одоо харилцагч ямар нэгэн Япон компани байхгүй учраас өөрөө бүх юмаа даагаад одоо сургалтын төлбөрөө бүгдийг өөрөө төлдөг системтэй байгаа. Тэгэхээр түрүү хэлсэн тэр дундаж ерөнхийдөө Япон хэлний сургуулиудын тэр 780 мянган йенийг нэг дор төлөх үү аль эсвэл магадгүй жоохон хөлөө олцсон тийм Монголд одоо үйл ажиллагаагаа удаан явуулцаад тэр тухайн өөрөө чинь зуучилж байгаа хэлний курсын одоо тэр чадлаас нь хамаарат яг хуваах юм уу аль эсвэл таллаж те дараа нь очсныхоо дараа өгөх тэр боломжийг яг тухайн одоо Монголд байгаа тэр харилцагч өөрөө чинь зуучилж байгаа хэлний курс бол нээж өгдөг боломжийг бол гаргаж өгдөг байгаа. Тэгэхээр зүгээр яг хэрвээ тийм биш зүгээр яг бүгднгийн нэг дор төлөхөөр бол хэдэн төгрөг гарах вэ гэдгийг тооцоод үзэх юм бол ерөнхийдөө бол нэг жилийн сургалтын төлбөр 780 мянган йен дээр онгоцны зардал нэг талын явах онгоцны зардал 40 мянган йен нэмэгдэнэ. Мөн дээрээс нь халаасны зардал. Гэхдээ энэ дээр халаасны зардал нөгөөдхөөс арай жоохон өндөр явах хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр
очингуудаа байраа өөрөө олно. Одоо ажлаа олтлоо илүү удаан тэнцээ одоо ажилгүй байх магадлалтай. Нөгөөх нь бол шууд очингуудаа ажлын байртай байх учраас өөрөөс одоо яг энэ хоёр дахь инженеэр явахаас илүү боломжтой байдаг байгаа. Тэгэхээр энэ бүх мөнгийг нийлүүлэхээр ойролцоогоор Монгол мөнгөөр 25 гаруй сая төгрөг бол хүрэх одоо тийм тооцоол ерөнхийдөө гарч байгаа гэдгийг та бүхүүгээс харчж байгаа байх. Тэгэхээр хэрвээ сургалтын төлбөрөө хувааж өгөхөөр боломжтой болтол энэ мөнгөн дүн бол маш доошо явах боломжтой. Тэгээ манайхан болохоор ерөнхийдөө ирээд байгаа оюутнуудыг харахаар их хувийн зардлаараа явах их сонирхолтой байдаг. Одоо тийм чиг хандлагатай. Гэхдээ яг очиод ямар нөхцөл байдал хүлээхийг мэдэхгүй, ямар одоо цалингийн тийм яг зөрүү гарахыг сайн мэдэхгүй байдаг үднээсээ тэгдэм болов гэж би бол анзаардаг. Очиод цалингийн одоо үнэлгээ те хийх ажлын одоо тэр авах одоо цалингийн орлого ч юм уу тэр бүгдийг авах уу ярианыхаа төгсгөлтөө би ярьж тайлбарлаж өгье. Одоо болохоор яг үйл явцтай хэрхэн яг энэхүү боломжуудад яг нэгдэх вэ? Яг энэхүү боломжууд яг одоо жишээ нь би байраа те барьцаалаад ч юм уу эсвэл машина ямар нэгэн байдлаар ингээ эрсдэл үүрээд би Японд очиод сурахаар яваа би очиод ингээ ажил хийгээд олсон орлогоороо буцааж өрөө дараад би тэнцэнэ ингээд бас сургууль төгсөх би хүсэлтэй байна гэж бодож байгаа хүмүүст яг хамгийн чухал хэсэг нь эхэлж байна. Ямар ч та хэрэг хэмжээний зардал гарахыг бол мэдээд авчихлаа. Одоо үйл явц. Японд руу нийтдээ жилд 1, 4, 7, 10 сарын элсэлт гэж жилд нийтдээ 4 удаагийн элсэлт авдаг байгаа хэлний курсүүдэд. Тэгэхээр хэлний курсүүд нь болохоор ерөнхийдөө 2 жилийн хугацаатай гэдэг боловч одоо 7 сар, 10 сарын элсэлтүүд нөгөө жил нь багасаад явдаг. 4 сарын элсэлтээр ирэх юм бол цэвэр 2 жил, 7 сарын элсэлтээр ирэх юм бол жил 9 сар, 10 сарын элсэлтээр ирэх юм бол жил хагас, 1 сарын элсэлтээр ирэх юм бол жил 3 сарын тийм хугацаанд сураад өгсдөг. Ягаад гэхээр 4 сарын 1 нь Монголын 9 сарын 1 байдаг учраас яг 4 сарын 1-ээс 4 сарын 1-ээр ингээ хэлбэлцээд явангууд аль болох жоохон хожуу ирсэн хэлний курсэнд арай жоохон бага суун гэсэн. Гэхдээ энэ хоёр талтай. Нэг тал нь болохоор хэлний курсэндээ удаан суугаад 4 сарын элсэлтээр ингээд ирчлээ. Тэ? Одоо 9 сарын элсэлтээс би хоцорчлоо. За яг хуу дараа жилийн 4 сард нь би явнаа гэж гэх юм бол 2 жил цэвэр суух юм бол Япон хэл илүү сайн сурах тийм суур тавигдана. Маш илүү одоо яг Япон хүмүүсээр заалгаад яг Япон орчинд нь дахиад нэлээд хэдэн сараар ингээд илүү удаан суучих юм бол яг өөрт чинь маш сайн сууж үлдэнэ гэсэн үг. Нөгөө төвөөр Монголоос ирэхдээ хэлнийхээ мэдлэгийг ерөнхийдөө үндсэн суураад сайн тавьчаад ирээд энд ирээд маш эрчимтэй сураад жил 3 сарын дотор 1 сарын элсэлтээр өөрөө яг төгсөх юм бол 4 сарын элсэлтээр заавал ирсэн 2 жилийн хүнтэй адилхан урт хугацаанд тэгж сураад ах шаардлага бол байхгүй. Мэдээж хоёр талтай ч гэсэндээ дунд нь мэдээж яг багц одоо нэгтгэж байгаа зүйл нь болохоор одоо хэдэн хэр хугацаанд сургаасаа хамаарат мэдээж сургалтын төлбөр нөр одоо жил 1 сард ирлээ гэж бодоход мэдээж 1 жилийн сургалтын төлбөр анх төлж ирчээд дараагийнхаа яг тэр 3 сарынхаа сургалтын төлбөрийг төлөхөд бол мэдээж дараа жил нь бол бага хэмжээний мөнгө төлөх учраас бас одоо орж ирэх одоо тэр хүнд ачаа нь бол яг дагаад багасчихна гэсэн үг л дээ. За тэгээд үүний дараа бол хамгийн чухал зүйл нь бол сургалтын курсээ олох байгаа. Монголд бол ингээ маш олон одоо тэр сургалтын курсүүд одоо нэрлүүл би одоо нэрлж болж ин гэхдээ яг яг нэрийн дурдаад яг ингээд маш олон сургалтын төвүүд нэгдсэн. Японд суралцуулна, Японд тэтгэлгээр одоо тэдэн жилийн хугацаатай ингээд маш их юм зар явдаг болцсон байх лээ. Тэгээд зарим нь болохоор яг үнэн худлааг нь сайн мэдгүй ч гэсэндээ амар жоохон буруу яг бодит хөрсөн дээр буугаагүй тийм нийтлэлүүдийг хийж одоо сурчлагаа хийдэг. Одоо жишээлбэл сонингийн хөтөлбөрийг сонингийн тэтгэлэг гэж хэлэх жишээ нь. Сонингийн тэтгэлэг гэж хэлэхлээр нөгөө компани ч үнэгүй өгчөж байгаа болчихж байгаа байхгүй таны тэр түрүүнд дурдсан одоо 600 мянган йенийг гэтэл тэр чинь үгүй очингууд таны цалингаас чинь ингээд багаар ингэж авах системтэй байдаг учраас тэтгэлэг бол биш зүгээр л хөтөлбөр гэж хэлэх ёстой. Тэгэхээр манай тэр сургалтын төвүүд болохоор бид нэр сонингийн тэтгэлгээр та нарыг очиж үнэгүй суралцуулна гэдэг. Тэгэхээр үнэгүй суралцуулна бол биш. Хэрвээ ингэж хэлж байгаа сургалтын төв байвал энэ бол ерөнхийдөө
оюутнуудын тархийг угааж ерөнхийдөө одоо батуухан хэлэхэд бол заллан маягийн явж гинэ л гэсэн үг. За тэгээд үүний дараа хамгийн чухал одоо хэсгээ давцсны дараа за сургалтын төвдөө Япон хэлээс сурнаа. Япон хэлээс сурахдаа ерөнхийдөө одоо хэдэн сарын элсэлтээр явахаас хамаарат ойролцоогоор 3-аас одоо тэрний 3 ба түүнээс дээш сарын өмнөөс одоо бэлдээд одоо материалуудыг явуулдаг учраас ойролцоогоор хагас жил гарангийн хугацаа бол ерөнхийдөө зарцуулна гэж бодчих хэрэгтэй. 3 сар одоо хилээ сайн сураад тэгээд одоо материалуудаа бэлдээд явууллаа. Хариу эртэл дахиад тэр чинь бас хугацаа зарцуулна шүү дээ. Тэгээд яг явах тэр одоо материал явуулаад эргэж ирлээ. Тэгээд тэнцлээ дахиж явах гэсээр гэхээр ерөнхийдөө 6 сар болчихно. Монголд сурж байгаа яг тэр хугацаанд бол маш сайн үр дүнтэй сураад яг тэр одоо хичээлээ сайн Япон хэлээ сайн сураад энчээ ирэх юм бол дагаад өөрийн чинь тэр одоо орж ирэх орлогочтой бүх юм ингээд дагаад өөрийн чинь амьдралын төвшин хүртэл ингээд дагаад яг хэлний чинь мэдлэгээр дагаад өсдөг учраас яг тэрэн дээрээ та маш анхаарах хэрэгтэй. Хэлээ яг сайн сурах хэрэгтэй. Үүний дараа 2 дахь үе шат буюу минс өөрөөр хэлбэл энэ нь ярилцлага авна. Тэгэхээр таны орохоор сонгосон байгаа тэр хэлний курсээс чинь одоо ямар нэгэн багш юм уу аль эсвэл одоо өөрийн чинь одоо чинь та сонингоор явахаар байлаа гэж бодоход сонингийн чинь одоо тэр компанитай одоо танаа тэр хэлний курсыг зуучилж байгаа тэр хоорондын одоо тэр компани одоо ажилтан ирж танаас ярилцлага авна. Тэгээ тэр ажлын ярилцлагаараа та үнэхээр явах хүсэлтэй байна уу? Та одоо Японд очиод яг үнэхээр хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байна уу гэсэн тэр таны хүсэл зорилгыг чинь харна. Тэгээ дээрээс нь мэдээж санхүүгийн их үүсвэртэй одоо тодорхой тавигдсан шалгууруудад ингээд хангасан бүгдийн ихнээс нь шалгаад явна. Тэгээ тэрэнд ингээд бүгдэнд шалгуурт нь тэнцээд болж гинэ гэж байгаа бол та шууд одоо Япон явах одоо тэр оюутнуудын листэнд бол шууд тэр дайруудаа орно л гэсэн үг. Түүний дараагаар бол бичиг баримтын бүрдүүлэлт орж ирнэ. Энэ бол бүр хамгийн чухал хэсэг. Яг бичиг баримтын бүрдүүлэлт бол таны яг Японд очиод одоо тэр цагаачлалын албан дээр очих яг тэр бүх одоо таныг тодорхойлох бүх зүйл байгаа. Тэгэхээр цагаачлалын алба одоо жишээ нь таныг визийг гаргах уу, гаргахгүй байх уу гэдгийг шийдэх учраас хэдий таны сургууль чинь Японд байгаа тэр одоо таны хүлээж авах сургууль чинь зөвшөөрсөн визээ чинь мэдүүлье гэдээ одоо цагаачлалын албанд өгсөн байлаа ч гэсэн цагаачлалын алба үгүй. Энэ хүнийг авахгүй материал нь жоохон асуудалтай байна. Нэр нь жоохон одоо үг үсгийн алдаатай ч юм уу эсвэл те Япончууд ингээ маш жижиг юмыг хүртэл ингээ детальчилж ингээ хайдаг учраас ингээ одоо нэг бичиг баримтан дээр нэг үсгэн том нөгөөтгөн дээр ингээ жижиг байлаа гэхэд тэр болгоныг хүртэл ингээ амар детальчилж хайдаг. Тэгээд алдаа болгоныг ингээ сайн одоо хайх учраас та маш сайн материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Яг дүрмийн дагуу ямар нэгэн хуурамч бичиг баримт одоо те хөөцөлдөж одоо хуурамчаар гаргуулж авахгүй байх хэрэгтэй. Дараа нь тэр чинь ингээд тэнцэнэ үлдээ та дахиж ингэж Японд ингээд дээшээ дэвшиж сурахад тэр чинь ингээд яг адилхан материалаар ингэж шалгагддаг учраас үнэн байна уу худлаа байна уу гэдгийг шалгагдах учраас танд тэр чинь дараач маш том асуудал үүснэ. Тэгэхээр та тэрийг анханасаа тооцоолоод яг үн зөв яг явсан ерөнхийдөө бол зөв байгаа шүү. За түүний дараагаар бол цагаачлалын алба хэрвээ зөвшөөрөөгүй гэдэг одоо тэр хариугаад илгээлээ. Тэгээд илгээнгүүт танд хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд шарх хуудас гэж байгаа. Тэр шарх хуудас нь ерөнхийдөө тэнцсэн хүмүүст яг ирдэг тэр зөвшөөрлийн бичиг байгаа. Тэгээд тэр ирсэн тохиолдолд та тэрийгэ бариад элчин дээр очиод визээ мэдүүлээд шууд ерөнхийдөө Япон явах үйл одоо тэр явц чинь ерөнхийдөө дуусж байгаа. Тэгэхээр ийм хэдхэн үйл явцсан дээр л яг тулгуурлаж явдаг. Тэгээд тэр болгоныг чинь яг таны тэр сурж байгаа Япон хэлний одоо Монгол дахь Япон хэлний курс чинь яг ингээд спортлж бүгдийг нь ингээд зааж өгч одоо тий орчуулга болгон бүх зүйлийг нэг хийж өгөх хэрэгтэй. Ер нь ерөнхийдөө хийж өгдөг. Тэгээд яг энэ үйл явц одоо чинь ярилцлага болон бичиг баримт бүрдүүлэлтийн ингээд энэ үйл явц нь жоохон эсрэг байх тохиолдол байх сургалтын төвөөсөө хамаарат өөр тэгээд бас зардал нь болохоор ерөнхийдөө аль тусдаар нь тайлбарлалчлаа. Үйл явц нь болохоор ерөнхийдөө энэ хоёр боломж нь төстэй хоорондоо яг адилхан системээр ийм алгоритмаар явдаг байгаа. Тэгээд үүний дараа та Японд ирчлээ. Ирсний дараа яг ямар байх вэ гэд тэр цалин хөлс болон одоо
амжиргааны тэр яг зардлыг одоо би тэнд яг тайлбарлая. За тэгэхээр хамгийн ихэнд дурдсан сонингийн ажлаасаа эхлэе гэж бодлоо. Сонингийн ажлын цалин тайлбарлахаас өмнө яг жоохон нөхцөл байдлыг жоохон оршил хийсэн дээр болов гэж бодлоо. Тэгээ сонингийн ажил нь яадаг гэхээр яг очингууд та өдөр болон шөнийн цагаар 2 удаа одоо сонин тараадаг ажил хийдэг. Дугуйтай болон аль эсвэл мотоцикл буюу байкаар ингээд тараадаг 2 сонголттой. Тэгээд ажиллах цаг нь болохоор шөнө 12 цагаас 6, өдрийнх нь болохоор 1-ээс 4 цагийн хооронд байгаа. Тэгэхээр энэ бүх цагийн туршуудад ингээд тараана гэсэн үг бол биш. Японд ингээд оюутнууд нь оюутны ангиллаар ирж байгаа одоо хүмүүс нийтдээ 1-7 хоногийн хугацаанд 28 цаг л ажиллах эрхтэй байдаг. Яг хуулиараа заасан дээд хязгаар нь. Тэгэхээр яг тэр 28 цагийнхаа хугацааг баримтлаад яг тухайн орох ажлын байрнаас хамаарад одоо 12 цагаас өглөөний 12 цагаас өглөөний 6 хүртэл яг аль цагуудад нь ажиллах нь янз янз. Бас нөгөөх нь өдөр болохоор 1-ээс 4 цагийн хооронд гээд яг ингэхлээр одоо 7 хоногт 1 өдөр амралттай байдаг. Тэгэхээр 7 хоногийн 6 өдөрт ажиллаа гэж бодохоор 28 цагта хуваахлаар өдрийн 4 цаг хэдэн нэг хоногийн 4 цаг гарантай ажиллана. Тэгэхээр тэрийг өдөр шөнөдөө хуваагаад ерөнхийдөө ингэж хувааж тараадаг байгаа. Тэгэнгүүтээ өглөө 9-өөс өдрийн 12 цаг хүртэл яг нэг үндсэн хичээлтэй буюу Японы хэлнийхээ курст очиж сурдаг. Тэгээд өдөр нь очиж тараалтаа хийн, очиж тараалтнаасаа гэртээ харж амарлаа, шөнө дахиад тараалтандаа гарна. Тэгээд тараалтнаасаа өглөө хичээлдээ явах хүмүүс бол дунд нь жоохон зай гарахад байвал унтаад амраад босоод тэгээд хичээлдээ явах тиймэрхүү системтэй байдаг байгаа. Тэгээд цалин нь болохоор 150 мянган йен. Тэгээд тэр 150 мянган йенээс болохоор та 50 мянган йен болгоно эхний 1 жил одоо тэр төлбөрөөр явцсан учраас одоо тэр таны тэр зээлсэн 600 мянган йенээс суудгагдаад таны цалингаас одоо байнга бодогдож хасагдана гэсэн үг. Тэгэхээр 100 мянган йен авна. 100 мянган йенээс яг хуу Японд цалингийн татвараа төлөөд ерөнхийдөө бол гар дээр одоо 90 мянган йен яг ирнэ. Тэнгүүт тэрнээсээ та тог бус газ захилгааны төлбөр төлөхгүйгээс бас ерөнхийдөө бол 2 янз байдаг. Тухайн компаниас хамаарат ерөнхийдөө тухайн компани дотуур байранд бас нэр амьдардаг байгаа. Тэгэхээр нөгөө дотуур байранд яг ингээд очиод үнэгүй байранд амьдрна. Байранд ерөөсө зардал гарахгүй учраас тог ус захилгааны зардал нь болохоор төлөхгүй нь бас яг тухайн мессенээс одоо газраас хамаардаг байгаа компаниас. Тэгэхээр хэрвээ төлөхөөр бол тэр нь ойролцоогоор 5 мянган йенээс жоохон дээшээ доошоод хэлбэлцэлтэй гардаг. Тэгээд ерөнхийдөө хамгийн багаар бодоход гар дээр яг 90 мянган йен үлддэг байгаа. За тэгээд энэхүү 90 мянган йенээс дахиад одоо яг танд үлдэх мөнгө нь хэд байх вэ гэдээ одоо хасагдах яг үнийн дүнгуудыг бодоод үзэхээр мэдээж эренгүүтээ та утас одоо авна те утас юм уу аль эсвэл зүгээр Монголоос авчирсан утсаараа одоо SIM карт авна. Тэгэхээр хамгийн багадаа 3 мянган йен зарим үүрэн телефонууд нь бол 1200 йенээс эхлээд дээш 30 мянган йен хүртэл өсөх боломж одоо тийм хэлбэлцэн. Яг тэгэхээр та энэ дээрээ тэрвээ одоо лизингээр iPhone 12 ч юм уу үнэтэй утас авах юм бол таны гарах тэр сарын төлбөр чинь дагаад ихс чинь. Тэгж бодоод анханасаа та ерөнхийдөө Монголоос ирэхдээ өөрийнхөө энчээ барих утсаа аваад одоо iPhone 7 ч юм уу те өөрийнхөө яг тэнцээ барьж байгаа утсаа энчээ аваад ирэхэд ерөнхийдөө хизэж гологдохгүй. Энд чинь яг сүлжээгээ бариад зүгээр SIM карт хийгээл байхад маш ингээд хямд зардлаар зөвхөн датаны хэрэглээг зөвхөн дугаартайгаа ингээд төлөөд явхад бол маш бага зардлаар төлбөр гарах боломжтой. За тэгэхээр энэ төлбөр дээр нэмээд мэдээж хоол хүнс бол ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй өөр байдаг ч гэсэндээ дундаж яг үнээр нь бодоод үзэх юм бол сарын 20 мянгаас 30 мянган йений одоо хооронд хэлбэлцэн. 30 мянган йенд бол яг хоол хүнсээ ерөөсөө илүү дутуу тансаглахгүйгээр одоо гадуур дотор илүү дутуу явуулахгүйгээр амьдрахад бол маш хангалттай ерөнхийдөө бол амьдрч чадна нэг хүнд. Тэгээд үн дээр гараад хичээл рүүгээ явах одоо метроны мөнгө зардал хэрвээ сургуульч нэрээ хол ойроос хамаарат бас янз байна. Тэгэхээр за магадгүй хол байлаа гэж бодоход та метрогоор явна. Японы метро ерөнхийдөө бол жоохон зардал өндөртэй ч гэсэндээ
сарын та 5,000 йенийг зөвхөн өөрөө төлөөд үлдсэн одоо бүх метроныхоо зардлыг одоо таны тэр одоо ажиллаж байгаа тэр сонингийн компани чинь дааж танд цалин дээр чинь олгодог бас тийм систем хамт явж байдаг. Тэгэхээр таны одоо саяны тэр 90,000 йенээс чинь саяны бүх зардлууд хасагдаад явангуут гар дээр чинь хамгийн ихтэй 60,000 йенээс хамгийн багадаа 30,000 йен хүртэл үлдэх юм тооцоол ерөнхийдөө бол гарч байна. Тэгэхээр яг энэ бол яг хөрсөн дээрээ буусан яг бодит тооцоол ерөнхийдөө маш олон оюутнууд яг ийм системд явдаг. Тэгээ энэс хасагдана гэх юм бол таны яг уу илүү өөр тустай гарах зардал хувцас гадуур дотор явах одоо тансаглах одоо жишээ нь те газар үзэх ч юм уу ямар нэгэн илүү дутуу зардлууд ингээд нэмэгдэх юм бол энэс хасагдаад явна. Гэхдээ ирээд удаагүй яг ихний 1 жилдээ болно яг төдийлөн яг хилээс сайн сураагүй газар орчноо мэдэхгүй учраас яг гадуур дотор нэг тэгж тэнээд авах тохиолдол ерөнхийдөө бол бага байдаг. Тэгэхээр яг танд одоо үлдчихэж байгаа яг мөнгө чинь ерөнхийдөө тэр хിവэрэ үлдэнтэй тэрийг та төгрөглөө шилжүүлээд бодоод үзээрэй. Одоо харин энгийн оюутнууд буюу өөрийнхөө зардлыг дааж байгаа тэр оюутнуудын цалин болон яг очоод үүсэх яг нөхцөл байдлыг ерөнхийдөө тайлбарлая. Тэгэхээр энгийн оюутнууд нь очингуудаа шууд одоо ажил хийлээ гэж яг төсөөлөд бодоод үзэхэд бол түрүүнд урьдсан яг 1-7 хоногийн хугацаанд оюутнууд 28 цаг л ажиллах дээд хязгаартай. Тэгэхээр 28 цагийг ажиллах тэр дээд хязгаараар нь яг бодож үзээ цалингийн бас яг дундажлаад 1 цагийн 1000 йенээр ингээ бодоод үзэхлээр 1-7 хоногийн хугацаанд 28,000 йен одоо авах болно. Тэгээд сард ингээд үржүүлээд бодоод үзэх юм бол 112,000 йен одоо авах ийм боломжтой байгаа. За нөгөө төгөр зөвхөн энэ өдрийн цагаар яг ингээ 1000 йенээр ажиллавал иймэрхүү юм байна. Тэг Японд шөнийн цагаар ажиллахаар ерөнхийдөө яг тэр хийж байгаа ажил нь 25% нэмэгдэлтэй байдаг. Тэгээд ингэхлээр яг тэр хийж байгаа ажилд магадгүй дэлгүрт ч юм уу те шөнийн цагаар ажиллаа гэж бодоход 1250 йен ний цалинтай авлаа гэж бодъё. 7 хоногт 28 цагаар ажиллангууд тэгэх юм бол хэрвээ 7 хоногт авах цалин чинь 35,000 йен болно. Тэрийг дахиад 1 сарда бодоод үржүүлээд үзэх юм бол ойролцоогоор 130 мянган йен болж байгаа. 140 гаруй мянган йен ч юм уу те. Тэгэнгүүт та одоо бодож байгаа. Сонингийн оюутан чинь сая айгу бага мөнгө ингээ гар дээр нь үлдсэн шүү дээ. Одоо энэ яах гээд байна гэж бодож магадгүй. Одоо би тэгэхээр яг тайлбарлах гэж байна. Хувийн зардал оюутны зардал нь болохоор хамгийн хэцүү том өндөр зардал нь байрны зардал байгаа. Хувийн зардал энгийн оюутан болохоор очингуудаа ямар нэгэн компанитай гэрээтэй бус болохоор өөрөө бүх бодоод зардлаа даан. Тэгэхээр байраа эхлээд хайна. За байр хайхад маш олон асуудал үүснэ. Анх ороход толгой мөнгө одоо тэр барьцаа мөнгө гээд нэг царийнхаа төрөөсөө ойролцоогоор 3-4 үрцэндээ тэнцэх хэмжээний мөнгийг анх ороход төлөх хэмжээний хэрэг гарна. Байр олоход хэцүү. Байр ороход анх ороход маш их хэмжээний төлбөр гардаг учраас ерөнхийдөө хэцүүдээ тэрийг асуудлыг шийдээд ерөнхийдөө хямдхан байранд орлоо гэд бодоод яг хоо би бүх зүйлийг яг ингээд дундажлаад байрны зардал нь 20,000 йенээс 50,000 йений хооронд хэлбэлцэн. Яагаад ингэж байгаа вэ гэхээр хэрвээ та ганцаараа байранд орлоо гэж бодоход 50,000 йений байрыг яг хоо үнэтэй байна гэд хүнтэй хүмүүстэй шеэрлээд хувааж хэрвээ байраа түрээслэх юм бол одоо 20,000 йен магадгүй тэрнээс ч доошоо ингээд хямдрах боломжтой байгаа. Дараагийн зардал нь бол утас. Яг түрүүнд урьдсанчлан 3,000 йенээс 20,000 йений хооронд яг таны өөрийн чинь хэрэглэнээс одоо хамаарна. Тэгэхээр та би түрүүн хэлсэн та Монголоос утсан аваад ирвэл маш ашигтай туснаа гэж би ерөнхийдөө зөвлөж байна. За тэгэхээр юуны дараа хоол бол яг адилхан 20,000-аас 30,000 йен зарцуулагдана. Тэгээд үүний дараа та метронд одоо жишээ нь ерөнхийдөө хамгийн багадаа болон бас яг дундчлаад бодохоор 10,000 йенийг бол зарцуулж таарж байгаа. Тэгэхээр үүнээс бага болно их байх боломжтой. Ажил чинь хол, гэр чинь сургуулийнхаа хажууд бол ажилдаа ирж буцах мөнгө чинь бол магадгүй энэс дээшээ ч явж болох юм. Ажил, сургууль, гэр гурав чинь яг ойрхон байх юм бол иймэрхүү дайны зардал бол ерөөсөй гарахгүй. Тэгэхээр яг та амьдарч байгаа газар, сургууль, гэр тэр бүх зүйлээс яг таны одоо зардал чинь шууд хамааралтай болж ирж байгаа. За тэгээ үүний дараа бол
тог ус цахилгааны төлбөр яг орж ирж байгаа газны төлбөр тэгэнгүүт энэхүү төлбөр нь бол ерөнхийдөө 6,000 yen-ээс 1 ман буюу 10,000 yen хүрэх боломжтой. За тэгээд энэхүү төлбөрүүдийг нийлүүлээд ингээд бодоод үзэхлээр ерөнхийдөө зардлынх нь хэмжээ нь 1 сарын хугацаанд 60,000 yen буюу тэрнээс дээшээ явах ерөнхийдөө юм тооцоолол гарч байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн багадаа хорно. Бүр байж болох хамгийн багаар тооцоолоход тийм болно. Энэхүү хоёр дахь боломж нь ерөнхийдөө дагаад бас эрсдэл өндөртэй. Яг тэгэхээр та очингуудаа шууд байр хайгаад орох чадaltaй байна уугүй юу? Одоо жишээ нь хямдхан байр олдохгүй юу гэдэг нь хамгийн чухал л та. Бас дээрээс нь тантай яг ингээд санаа нийлээд яг нэг байранд ингээд хамт амьдрах хүн олдохгүй нь бас одоо эрсдэлтэй тодорхойгүй. Тэгэхээр хэрвээ ганцаараа явж байгаа тохиолдолд бол та яалтчгүй жоохон төлбөр өндөртэй байранд бол орохоос өөр сонголтгүй байгаа. Тэгээд та энийг бодож байгаа сонингийнхоосоо ялгаатай нь болохоор өөрөө хичээлийн бус цагаараа өөрийнхөө ажиллах цагаа өөрөө сонгодог. Өдөр шөнө ээлжилж болно. Аль эсвэл нэг өдөрт ингээд маш урт олон цагаар ажиллаад нэг 2 хоногт ч юм уу те нэг 10 цагаар нэг урт цагийн ажил хийнгүүтээ 7 хоногтоо ингээд үлцэн хоногт нь амраад хичээлдээ явах ч юм уу иймэрхүү боломжууд бол сонингийн оюутныгаа бодвол яриа илүү өндөр байдаг. Бас тэгээд дээрээс нь хэрвээ ажил олдохгүй бол яах вэ гэдэг яриа бол энэ дэр гарна. Сонингийнх бол эсрэгээрээ харин байнгын ажилтай, байнгын орлоготой ерөөсө бүх юм тодорхой яг ингээд тогтцсон байх учраас эрсдлийг одоо ямар нэгэн эрсдэл үүрээд авах шаардлага байхгүй байгаа шүү. За тэгэхээр эдгээр бүх яриануудын сүүлд гарах хамгийн том асуудал бол Монголоос ирэхдээ үр зээл тавиад ирчлээ. Өөрөө дарж чадах уу? Хэрвээ чадахгүй бол би яг яах вэ? Ямар нөхцөл байдал надад үүсэх вэ гэж бодож иж угаасаа тодорхой түрүүн би танд яг тайлбарлсан. Аль нь хамгийн багтаа сар болгон цуглуулах мөнгөнд дүн нь ерөнхийдөө тогтоод гараад ирчлээ. Энийг жилээр нь үржүүл таны өржин тэглэгдэж дуусч гин үү? Мөн дээрэс нь дараа жилийн чинь сургалтын төлбөрөөр дахиад ороод ирнэ. Эхний нэг жилийнхаа одоо хагас жилийн өнгөрөө явж хахад. Тэгэхээр хоёр дахь одоо боломжоор авсан энгийн зардлын оюутан өөрөө бүх зүйлээ дагаад энгийнээр явж байгаа оюутан сар болгон багтаа 4 маа, ихтэй 6 маа буюу 60,000 yen те цуглууллаа гэж бодоход 60,000 yen-ээр бодоход жилээр нь үржүүлээд үзье л та. Тэгэх юм бол 720,000 yen болж байна. Тэгэхээр Монголоос анх ирсэн за өрөө дараа дуусчлаа гэж бодоход дараагийн жилийн сургалтын төлбөр танд байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та дахиад зээлд аваад дахиад сургалтын төлбөрөө өхүү аль эсвэл тэгэл яат юучгүй ингээд хоцрох уу гэхээр яг та магадгүй дахиад зээл аваад тэр сургалтын төлбөрөө хөөсөөр арахгүй болно. Магадгүй урт хугацааны зээл байлаа гэж бодоход та тэр 60,000 сар болгон 60,000 яг өөртөө хадгалаа зүгээр яг Монголд байгаа хүү лизингийн яг ингээд зүгээр төлөөд явж агаад сургалтын төлбөрөө төлөх яг боломжтой. Тэрийг бол үгүйсэхгүй ч гэсэндээ үндсэн яг тэр үнийн дүнгээс хасагдах тийм боломжгүй гэдгийг нь бол энэ чинь шууд харагдаж байгаа. Гэхдээ манайхан бол яг нөхцөл байдалд угаасаа хаа газар дасна гэдэг шиг давхар ажил хийдэг, илүү цагаар ажилдаг, ерөнхийдөө бол хууль бусаар одоо энэ тэнд очиж бэлэн мөнгөний ажил хийдэг. Эсвэл давхар одоо ажил хийгээд тэгээд тэр нь одоо ирээдүйд ингээд 2 дахь жил нэг визээс дахиж сонгуулаад жил болгон гэж визээ сонгуулж явдаг. Тэгэхэд дахиад дараагийн виз мэдүүлэхэд визэнд гарахгүй ингээд одоо тий одоо буцнаа гэсэн юм хариу гарахаар одоо тэр хүнд маш том цохилт болох тэр үндэс болдог байгаа. Тэгэхээр яг ингээд давхар ажил хийж явж байгаад одоо сургалтын төлбөрөө төлнө, адилхан өрөө төлнө гэсэн одоо завгүй битүү өдөр шөнөгүй ажиллаж ингэж давхар ажил хийж явж байгаад яг жилийн дараа визээ сонголт болох гэсэн чинь виз нь ингээд унчвал тэр хүн одоо жишээ нь дахиж цаашаа явж одоо сургуулаач төгсч хэлний курсэж төгсч чадахгүй өрөөч сайн дарж чадаагүй байж хат Монгол буцах хэрэг гарчдаг. Энэ бол маш их тохиолддог харамсмаар яг үйл явдал. Тэгээд яг тийм нөхцөл байдалд тулгарсан хүмүүс бол ихэнхдээ бол Монголд өөрөө дарж дуусчаал буцдаг. Яг тийм нөхцөл байдалд би маш олон
тийм хүмүүсийг хараад яг дотроо маш сэтгэл минь тийм жоохон сонин харамсмаар санагддаг тэр хүмүүсийн өмнөөс ирээдүгөө бодоод сонгох юм бол миний хувьд бол сонингийн ажил нь илүү ирээдүйтэй харагдаж байгаа. Яагаад вэ гэхлээр эхний нэг жилээ та ингээд зүгээр цалингаасаа ингээд баг багаар ингээд цалингаас суудгуулсаар байгаа зүгээр гар дээр орж ирж байгаа мөнгө чинь танд зүгээр цэвэр байгаа. Цэвэрлж байгаа. Тэрийг та Монгол руу ингээд явуулаад өрөө дарлаа гэж бодоход танд энгийн оюутныг бодвол маш харьцангуй бага өр байгаа учраас тэрийг та маш богино хугацаанд дараа дуусчихна. Тэгэнгүүтээ за дарж дуусаагүй байлаа л гэж бодъё. Тэгсэн ч гэсэндээ дараагийн жилийн сургалтын төлбөр ороод ирэнгүүт та одоо тэр сонингийн газар юм уу аль эсвэл өөрөө чинь зуучилж авч явсан тэр компанитайгаа та дахиж ингэж зүгээр гэрээ ярьж агаад намайг ингээд өөр сонингийн газар оруулаад өгөө би сонингоо үргэлжлүүлмээр аль эсвэл энэ ч дахиад үргэлжлүүлээд ажилламаар байна гингүүтээ дахиад сургалтынхын төлбөрийг ингээд 60 мянга одоо буюу 600 мянган яны ингээд гаргуулж аваад сургалтын төлбөрөөр төлөөд зөрүү жоох мөнгөний өөрөө өгөх юм аль эсвэл үлдсэн төлбөрийг би одоо төгсөх төхөөд ирэхээр төлчөө гэж сургуулаасаа гуйдаг ч юм уу тийм. Ингээд янз янзын аргаар ингээд зохицуулаад дахиад сургалтын төлбөрөөр төлөхгүйгээр одоо өөрөөсөө мөнгө шууд гаргалахгүйгээр ингээд ажил нь ингээд үргэлжлээд явна. Сар болох орж ирэх орлого нь ингээд байнга ороод ирэл байна. Тэгэнгүүтээ ямар нэгэн эрсдэл үүрэхгүй яг уу шөнө унтахгүй жоохон нойр дутуу явах ч гэсэндээ тэр болгоныгоо төвчээд яваад иж чадах юм бол энгийн оюутныг бодвол илүү эрсдэл багтайгаар илүү одоо найдвартай замаар яг сургуулаа төгсч чадна л гэсэн үг. Тэгээд мэдээж хэрэг энэний дараа бол их сургууль уу аль эсвэл коллежид орох уу гэд. Тэрийг бол яг одоо чиний буюу таны одоо яг тэр 2 жилийн хугацаанд цуглуулсан одоо мөнгө болон таны хэлний мэдлэгээс шууд хамаарах учраас яг 2 дахь жилийнхаа сүүлд одоо жишээ нь тэдэн төгрөгтэй байж их сургуульд орно орохгүй гэдэг бол хэлэхэд бол боломжгүй. Тэгэхээр яг энэ бол угаасаа маш юм өргөн цар хүрээтэй бас ярианы сэдв учраас би яг дахиж яг 3 дахь жил рүүгээ их сургууль болон коллежид хэрхэн нэлсэж сурах вэ? Яаж бэлдэж ордог юм бэ? Яг ямар шалгалт өгдөг юм бэ? Яг ямар сургалтын төлбөрүүдтэй байдаг юм бэ? Хэдэн төгрөг төлдөг те? Их сургуулийн сургалтын төлбөр нь хэд байдгийг, улсынхад нь орвол хэд байдгийг ингээ бүх зүйлийг ингээ маш нарийн болгоод яг энэхүү яг 4 цуврал бичлэгийнхаа дараагаар ерөнхийд нь би яг оруулъя гэж бодож байна. Тэгэхээр та яг миний бичлэгүүдийг яг ингээ цаг алдалгүй авахыг хүсвэл subscribe дараарай. Тэгээд Японд яг ирэх талаар яг би ингээд цааштай улам ингээд яг энэхүү өнөөдөр ярьсан энэхүү бүх зүйлүүдээ дэлгэрүүлээд улам тайлбарлаад бүх зүйл нь хоорондоо хуйлдаад яг ингээд хооронд нь холбож тайлбарлсан бичлэгүүдийг би яг ингээд араас нь хийх учраас та энэхүү бичлэгээр яг сайн ингэж ойлгож авч чадаагүй зүйлээ магадгүй дараагийн миний хийх оруулах бичлэгүүдээс ойлгож авах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд эцэст нь хэлэхэд Япон явхад бол яг хувийн зардлаар өөрийнхөө мөнгөө гаргаад яг явах бол яг энэ хоёр арга байгаа. Тэгэхээр яг энэ хоёр арга дээр бол яг эцсийн дүгнэлтээ хийхэд бол ар гэрийн ямар нэгэн боломжтой татлаа төтлөө одоо тий асуудалгүй жоохон мөнгөний боломжтой хүн бол яг үүндээ энгийн оюутнаар яваад жоохон мөнгөний асуудалтай гэхдээ очоод яг орчинд нь очоод зүгээр болохоос нь болохгүй хүртэл хийнэ яг очоод юу ч тулсан яг ингээд би нүрт тулахад бэлэн байна гэж бодож байгаа хүмүүс бол яг сонингийн хөтөлбөрөөр явхад бол илүү зөв байгаа. Тэгэхээр таны яг итгэл үнэмшилчин байна уу? Яг энд ирээд шүн ажил нойргүй яг ингээд үлсэж цангасан тэр бүх үеүдтэй та нут гэрээсээ хол найз нөхд ч байхгүй яг ингээд очоод уулзъя гэхээр ингээд дотн найз нөхд байхгүй өөрийнхөө хэлээр ярья гэхээр одоо найзууд байхгүй тэгээ дандаа гадны өөр улсын хүмүүстэй хамт байна. Та бүхий л газар яг ганцаараа бүх юмаа зохицуулж явна. Тэгэхээр тэр бүх эрсдлийг, тэр бүх сэтгэлийн дарамт, шаналл одоо Монголоо болон ээж аав гэр бүлээ сансан тэр бүх сэтгэлийн тэр төсвөр төвчээрийг та яг гаргаад явж чадах уу гэдгээ маш хамгийн ихэнд бас бодоод үзээрэй. Хэрвээ та тэгж чадна гэсэн итгэл үнэмшил чинь байвал та
өөрийнхөө санхүүгээ бодоод үзээрэй. Тэрний дараа гаргах шийдвэр чинь яг алингаар нь явах вэ гэдгээ шийдснийхаа дараа яг Япон хэлээ маш сайн сураад энчээ ирээд өөрийнхөө зорилгоо биелүүлээрээ тэгээд их сургууль юм уу коллежд яаж орох вэ гэдгийг дагуу би дараа бичлэг хийх учраас тэрийг үзээд бас та дараа магадгүй ирээдүйд миний бичлэг танд хэрэг болоо та их сургуультай юм уу коллежд орж чадсан бол надад холбоо бариад ингээд мэддэгдэрээ би тэрнээс маш их урам авах болно. Бас би танд өөрийнхөө тухайн үед ч юм уу эсвэл яг хэдийд ч хамаагүй яг өөрийнхөө тусалж чадах хэмжээгээр би танд Японд байх одоо тэр Японд байгаа бүх хүмүүст би яг ингээд спорт хийжтэй туслахыг ирмэлцдэг учраас би үргэлж нээлттэй байх болно. Тэгэхээр та миний доор ингээд байгаа бичсэн Instagram хуудасаар юм уу Facebook ч юм уу яг миний YouTube одоо энэ channel сувгаар дамжуулаад надтай холбоо бариарай. Тэгээд би дараагийнхаа бичлэгүүдийг туудахгүй оруулах болно. Тэгэхээр бүгдээрээ туудахгүй дараагийнхаа бичлэгээр уулзахыг баяртай болоосаа.